За гүшүүдийн өдрийн амгалан айлтгая. За энэ биржийн хууль үн өсөлттэй үед бол сайн явж ирсэн. За сая 47 арилжаа хийгээд 12 нь л амжилттай болсон байна. Тэгээд өөрчлөх шаардлагатай юм байна гэж орж ирж байгаа гэж ойлгож байгаа. Засгийн газраас орж ирж байгаа. Тэгэхээр одоо төрийн өмчийн компаниуд бол энэ тээврийн салбар руу ингэж орсон нь бол энэ хуулийг засах шаардлагатай болсон байна л гэж үзэж байгаа. Тэгээ одоо худалдан авахч компани юугаараа тээвэрлэнүү тэр одоо худалдан авахчийн асуудал. Хизээ гаргах нь бол тэр худалдан авахчийн асуудал байвал бас ийм өрсөлдөөнтэй тээврийн бизнес тэндээ явах юм бол одоо энэ тээврийн компаниуд бол бүгд хүнд байдалд орж дампуурсан. Хэдхэн машинтай, нэг машинтай хүмүүс, 2 10 машинтай тээврийн компаниуд маш хүнд байдалтай маш их зээлийн дарамтанд байгаа гэдгийг иргэд хэлж байна. Тэгээд энэ хуулийг бол дэмжиж байгаа. Тэгээд Чингэлэг тээврийн хэрхэн нэмэгдүүлж байгаа болоо. Тэгээд ер нь бол уурхай бол олборлолтоо хийгээл уурхайн асуудлаар хариуцсан. Тээврийг бол тээврийн асуудал, тээврийн зам тээврийн яам, авто тээврийн үндэсний төв хариуцсан. За хэлгээлээр гарахыг гайлын ерхий газар, хил хамгаалах ерхий газар бусад одоо хил дээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд хариуцсан. За тэгэхээр энэ Эрдэнэс Монголоос суй ямар одоо би өчигдөр мэдээлэл авснаар бол жонш, төмөр, зис, нүүрсийг энэ биржээр борлуулж байгаа. Тэгээд хэдэн тонн одоо зис, нүүрс одоо хил дээр агуулгад үүрчээд байгаа вэ? Төмөр одоо хэдэн тонн гарч одоо ямар хөө байдалтай байна вэ гэдгийг бас асууя. За тэр Чингэлэг тээвэр, Задгай тээвэр хоёр хэдэн овтой байгаа вэ? Энэний чи ард одоо олон тээвэрчдийн, олон одоо иргэдийн хувь заяа энэ байгаа шүү гэдгийг хэлье. За тэгээд тээврээ салгаж байгаа нь бол салгах гэж одоо төсөл дээр орж ирж байгаа нь бол маш зөв. Багц бол үнэхээр томдсон байна лээ. Тийм өндөр багцаар хөнгөн бирж одоо дуудлага худлаа зарлахад бол хамгийн том компани л авна. Хамгийн том тэр барьцаа хөрөнгө өдрийг тавих, урьдчилгаа шилжүүлэх компани бол хамгийн том компани л авна. Тэгэхээр энэ одоо бусад жижиг компаниуд худалдаа авахчид хайцсан бэ. Ийм одоо том компаниудтай харьцаал одоо тэгэл энэ хамгийн эмчин төгжрээд байгаа юм шүү. Эрдэнэс 5-7. Энэ дээр хариулаач. Эрдэнэс Монгол тэр хос зам яасан бэ? Одоо төмөр замын хил холболт дуустал одоо 1 жил гаруй болно. Нөгөө 5-7 юунаас зогсцгоос гашуун сууд хүртэлх хос зам хийж байгаа компани таг болсон. Энийг одоо тодорхой тайлбарладаг байна. Энээс чинь болоод маш олон хүний амь нас эд хөрөнгө сүйдэж байгаа. Эрдэнэс 5-7 тэр цогцын суманд нийгмийн хариуцлагын хүрээнд юу хийж байна вэ? Ордогт одоо тухайн бүс нутагт нь одоо юу хийж байна вэ? Орон сууц эдрээ хизээ барих вэ? Ажилчтай одоо зөөдгөө хизээ болох вэ? Усны төсөл дээр одоо яаж оролцох төлөвлөгөөтэй байна вэ? Гэсэн ийм асуултууд байна. За хариулъя. Ажлын хэсгийн 8 дугаар микрофон. За Эрдэнэс Монголд явцсан багам эрхэм гишүүний асуултанд хариулъя. За ганц модын нүрсний үн бол 2024 оны мөн үетэй харьцуулахад өнөөдөр бол 45 орчим хувиар бол буурсан байгаа. Энэ үнийн уналтаас шалтгаалж Эрдэнэс 5-7 компани биржээр арилжаалсан 31 гэрээний 6.8 сая тонн ингээд татаа авалт зогссон нүүрсэн дээр бол ингээд зогссон 6.8 сая тонн нүүрс зогссон байдалтай байна. За мөн манай Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүнд багтдаг дархан төмөрлөгийн үйлдвэр Эрдэнэс Critical Mineral компаниудын маань 15-аас 40% бага агуулгатай 2.5 сая тонн хэмжээтэй ойролцоогоор 42
42 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хөдөр завсрын бүтээгдэхүүний овоолго бол өнөөдөр ингээ үүсээд байна. Одоогийн байдлаар төмрийн хөдөр энэ завсрын бүтээгдэхүүний хадгалах агуулга бол 87% дүүргэлттэй. Цаашид үйлдвэрлэлийн процесс ингээд тасралтгүй явуулахт бол хүндрэл үүсэх ийм нөхцөл байдал үүссэн байна. Сая бас хос авто замын асуудал хөндөгдлөө. Яг энэ манай авто замтай зэрэгэлдээ бол яг хувийн хэвшил концессийн гэрээгээр ингээд авто зам барьж байгаа ажил явж байгаа. Гэхдээ ажлын гүйцэтгэл бол маш бага. Шорон 70-уудын хэмжээнд ингээд явж байгаа. Тэгээд энэ асуудал бол яг хувийн хвшилтэй хамааралтай концессийн гэрээтэй бас яг ийм хамааралтай холбогдлолтой ийм асуудал яваад байгаамаа. За. Борхогийн дэлгэр сайхан сайд нэмж хариулъя. За, Сэдвэр жигшүүний ярьж байгаатай яг санал нэг байна. Ер нь бол энэ тээврийн компаниудыг салгах нь зөвөө. Ингэхгүй бол тээврийн компаниуд их багасаа болоод ингээд жижиг компаниуд ажлын байргүй болоод орон нутгийн иргэд бас бухимдал ихтэй байгаа. Тийм учраас энийг бол засгийн газараас тогтоол гаргаад бүх тээврийг одоо зам тээврийн яам хариуцахаар болж байгаа гэдгийг сэдвийг шүнд одоо зориуд хэлье. За энэ замын асуудал дээр бол энэ тал нутгийн зам гэж компани ажлаа эхлүүлээд үндсэндээ бол концессийн гэрээ хийснээс хойш одоо энэ 3 жил гарan зогсож байна. Өнөөдрийг бол тэгээд миний би 2 сар гарангийн өмнө дуудаж энэ компанитай уулзсан. Тэгээ энэ компани хийсэн нэг гэрээнд бол 50 км-ийн орчимд өөр зам. За, минут нэмж өгье. Гүйцэж хариулъя. Өөр зам тавихгүй гэдэг ийм одоо заалттай байсан учраас энийг одоо эдийн засгийн хөгжлийн сайд одоо тэргуун шадар сайттай зөвлөөд энэний одоо гэрээг нь одоо өөрчлөөд энэ компани барьж байгаа зам 87% гүйцэтгэлтэй байна. Тэгээ өөрөөсөө бол энийг нэн дээр дуусгах нь гэдэг ийм үүрэг одоо авсан. Хажуугаар нь одоо тэр 50 км-ийн зай дахиад зам тавихгүй гэдэг заалтыг хүчингү болгоод бусад одоо зам тавья гэсэн компанид боломж олгохоор ингээд зам тавья ямнаас шийдэж байгаа гэдгийг зориуд хэлье. Баярлалаа. За, ажлын хэсгийн 10 дугаар микрофон хариулт өгье. За, Сэдвэрч гишүүний асуултанд хариулъя. За, Чингэлэг тээврийн хувьд бол биржээр борлуулагдсан нөөцний хувьд бол 100% Чингэлэг тээврээр явж байгаа. За, манай урт хугацаат гэрээний хувьд бол ерөнхийдөө нийтдээ одоо 147 мянган ажилт хийгдсэнээс 117 мянга буюу нийт одоо урт хугацаат гэрээний 24% нь одоо зөвхөн задгаа Чингэлэгээр ачиж байгаа. Ерөнхийдөө бол компани бас цааш баримталж байгаа бодлого бол Чингэлэг тээврээр одоо бүх одоо нүүрсээ ачих юм зорилготой байгаа. За, мөн биржийн арилжааг бол жижиглэнгээр хийхгүй байна гэдэг жижиг дүнгээр зарахгүй байна гэдэг асуудал дээр бол 2024 оны эцсээс эхлээд компани ер нь жижигээр борлуулалт хийхээр одоо доотлол нь 12,800-аас эхлээд 32,000, 64,000 гэдэг ингээд борлуулалтуудаа тавиад зарим арилжаанууд амжилттай болоод